Хүн төрлөختөн хөгжиж, баяжиж, улс гүрэн томрохын хэрээр байгаль орчин бүхэлдээд оройтож, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байдаг жамтай. Өнөөдөр цэнхэр гаригийн маш олон төрөл зүйлийн амтан ургамал дахиж хизээч сэрэхгүйгээр устдан үгүй болж байна. Үүнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хувьсал нөлөөлж байгаа. Гэсэн хэдий ч амьд амьтдын данснаас бүрэн мөсөн хасагдж байгаа мянган биологийн төрөл зүйлүүдийн талаарх эмгэнэлт түүхийг гагцхүү хүн төрлөختөн л бичсээр байна. Монгол улсын хувьд тэр тусмаар нийслэл Улаанбаатар хотын ногоон бүс Зуслангийн газруудад хашааны асуудал экологид ээлтэй байх нь тун чухал байгаа юм. Тэгвэл яг ямар байх ёстой вэ? Ногоон шиг нэвтрүүлгээр хөндөж байна. Хашаанд барьцаалагдсан ам. Амьтдыг сүүлчийн замд нь үддэг үхлийн нэг шалтгаан нь дэд бүтцийн хөгжил. Авто зам, төмөр замтай холбоотойгоор үе олноороо үргэлжлэдэг амьтдын тоо жилээс жилд хэдэн зуун, бүр хэдэн мянгаараа тоологдох боллоо. Дээр нь суурьшлийн бүс, тэр дундаа нийслэлийн ногоон бүсийн айлуудын төмөр хашаа, хаалт хашлагууд нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жилийн байдлаар гихтэл зэрлэг амьтантай холбоотой 400 шахан дуудлага хүлээн авснаас 30 туруутан амьтан Зуслангийн бүсийн төмөр хашааны шовх үзүүрт сүлбэгдэн хүчээ. За сүүлийн үед бол яг Улаанбаатар хотын Зуслангийн бүс орчимдод бол манай иргэд эмх замбрааг бол маш их олон хашаа барьж байгаа. Ер нь бол одоо дээдлийн хэм нь одоо юм шавх зүрдээ ч гэх юм. Эсэн шидийн стандартгүй хашаа барьж байгаа. Үүнээс бол одоо яг Улаанбаатар хот орчимд одоо 58 зүйлийн хөхтэй амьтан тархсан байдаг. Ингээд бол Монгол улсын хүн амын одоо талаас илүү өөр Улаанбаатар хотод амьдарч байна. Дээрээс нь 470 мянган га газар дээр одоо Зуслан одоо газар маш их тэлж байна. Дэд үс суугч байна. Инхээр одоо зэрлэг амьтны маань тархснуудыг бол маш их хомигдож байгаа. Ингээд одоо хүн зэрлэг амьтны одоо амьдрах орчин ингээд давхсаж байгаа гэсэн үг нэг гэсэн доо. За ингээ яг үйл хаврын цагт бол одоо туруутан буюу одоо ойн туруутан буюу халиун бууг одоо борг өрөөс бол одоо ижид ижилийн дутагдалд орж одоо улмаар одоо ижид ижил хайж одоо суурьшлийн бүс рүү орж ирэх. За энэ явцдаа одоо зэрлэгсэн нохоноос одоо хөөгдөх. За мөн одоо бусад байдлаар одоо үрэх явцдаа энэ хашаанд сүлбэгдэх юм тохиолдол маш их байж байгаа. За мөн дээрээс нь одоо хашаанд хавчуулагдах тохиолдол маш их байж байгаа. Зэрлэг амьтан бол одоо толгоо орохоор ингээд цаашаа ингээд зүтгэхэд ингээд гарчна гэдээ дайрдаг ийм асуудал байгаа. За таны энэ хариуцж байгаа энэ хэсэг газарт тулгамддаг ямар асуудлууд гардаг вэ? Яа, манай бол биогамнатын 12 хаан улдүргийн 12 дугаар хараа биогамнатын сонгоны орчин буюу ногоон булан гэдэг нэртэй газар байгаамаа. За энд бол манайд бол эсэлтэй нэг бол энэ байгалийн амьтад бууг ядангуяа өвлийн цагт бууга ихээр үлддэг учраас энд байгалийн нэг коридор амьтдын коридор зам байдаг учраас энэ коридор зам ингээд иргэдийн ингээд буруу зогсох ингээд олгогдсон газраас олж хашааг хүртэл буруу стандартаа энийг дагаад энийгээр явсан зэрлэг амьтад жишээл бууг гэхэд энэ 22 оны 10 сар 11 сарын хооронд их ойрхон ингээд дөрвөн бууг олгогдоод ингээд өгчээсэн тохиолдол бий. Одоо энэ хашаа маань яг урд нь ямар байсан? Энийг тайрсан гэсэн үү те? Энэ хашаа бол нэг урд хятад усад үйлдвэрлэгдсэн ийм ном сумны зэв шиг ийм хэлбэртэй ийм нэлээд өндөртэй хашаа байсан. Тэгэд энэ дээгөр бол бог ингээд гарахтаа дандаа тэр нэгэд гिचөөшүүлж зарим нь өлгөгдөж зарим нь ингээд гिचээ ингээд суулаад ийшээ явах ийшээ орох ч юм уу ингээд байдаг. Энэ дээрээс нь тулгамдж юу асуудал нь бол энэ зэрлэгсэн нохтын асуудал гэж их асуудал байдаг. Энэ дээр бол ингээд нэг ууланда ялангуяа эмээлтээс үрдсэн ноход энэ ууланда их хэмжээгээр сөрөглөж байжгаад энд байгаа сонгоо архаа ууланд маань бас аргал байдгийг. Аргал маань одоо суушаад өсөөд үржээд одоо нэг бараг 30 төхөж яваа. Энэ дээр нэг нохоо буудлынхан байна. Одоо унаад хэрэгэн таардаггүй. Нэг портертэй явдаг, нэг буудагч явдаг. Тэр 10 нохоо байхад ирээд нэг юм уу хоёр ширхэг нохоо буудагддаг. Тэгээд нөгөөд бол нуулаарт харцдаг. Тэгэл хэд хоногийн дараа ч юм уу нэгэл дахиад энэгээр асуудал гардаг. Иргэдийн хомдлог ирдэг, мөнлөг ирээд 1-2-оос илүү буудаж чаддгүй асуудлууд манай тулгамц асуудлууд байдаг. Харин танд одоо хідэн ботоо харуулъя. Хахир өвөл тарчиг хаврын цагт
амьтад идэж, тижээл хайж, эсвэл хүн, автомашин цаашлаад зэрлэг нохтоос үргэн дайжиж, айлуудын хашааг давж шургад зүхтахдаа гидсээ хүүлэн үхсэн, хавчуулагдан шархатсан, гацаж хүсэн халуун бог, бор гөрөөс хэдэн арваараа бүртгэгдэж байна. Нэвтрүүлгийн энэ дугаарыг хашаанд барьцаалагдсан ам гэж нэрлсэн учирч хийнэ. Одоо энд ирж үйлжж байгаа буугнууд чинь энэ чинь одоо 150-аас 200, зарим үед 250 ч хүрч ингээд 300 шахав ингээд үйлждэг тохиолдол байдаг. Тэгээ эн чинь дандаа усанд орж ирэх юмуд энэ нэг коридор зам маань ингээд хаалттай. Энийгээр гарахын тулд энэ хашаан дээгүүр энэ эрсдэл хашаан дээгүүр давдаг. Тэгээ энэ хашааг бол ингээд 2022 онд нөгөө дөрвөн бог ойрхоор ингээд хөдөлгдсөн шээ энийг тайраад мөн ялгаа байхгүй энэ нэлээд олон хашаанууд ингээд тайруулснаас одоо тийм нөгөө эрсдэл бол эрс багассан. Гэхдээ л заавал ингээд нэг хашаад ойрдог юм уу янз бүрийн тохиолдол ихтэй. Энэ тентгийн хашаагаар бол өвстэй жилийн үед яхаа үлээ зөгтөд нөгөө мал нараа багасчихад эндээ өвсөхтэй байдаг байхгүй хайсан газар. Халуун буугын маань экологи эдийн засгийн үнэлгээ нэлээд өндөр шүү дээ. Тэгэхээр одоо энэ хашаанаас болж 3-4 бууга үлэгдэж өгсөн байна. Энэ дээр ямар хариуцлага тооцох нэг ямар нэгэн арга хэмжээ авсан уу? Хэн одоо тэр хохирлыг төлөх ёстой юм бэ? Энэ нөгөө дугуй ойд хашааны стандарт гэдэг юм байхгүйсэн. Тийм учраас энэ дээр нэг хариуцлага тооцоод их хэрэгтэй. Тэгээд шат дараалаад нийслэлийн байгаль орчныгаас зохицсны байцаагчнаар шилжүүлээд тэгээ энэ дүүцүүлээд зүйлдээ бид нар энэ хашаага засны дараа энэ усудаас хужир мараа авч энэ хашаага засах юм ажлыг хийж тэр эрсдлийг зогсоосон юм байна. Ерөнхийдөө бол бугны үнэлгээ бол өндөр шүү дээ. Энэ чинь санаатай үйл биш байсан учраас энэ дээр бол нэг торгуулийн арга хэмжээ бол авагдаагүй нийгмийн хариуцлагын хүрээнд эргүүлээд энд байгаа амьтдад хужир шүү ахуулж тавьсан юм байна. Улсын тусгай амаалтай газартай хаяа залган оршдог их хотын хөгжил, суурьшлын бүс, хүрээ тэлэн томрохын хэрээр дархан цаазд богдхан уулын зэрлэг амьтад хамгийн их өртөж байгаа. Дархан цаазтай талбайн хэмжээ нь 41 мянган га. Харин одоо зарилгаар дархалсан уулын өнгө зүс ойн хэв шинж жилээс жилд хувьсан өөрчлөгдсөөр. Уг нь сүүлийн жилүүдэд дархан цаазд уулын янгир халуун буугын тоо толгой өсөж байгаа таатай судалгаа бий. Гэхдээ хүний хүчин зүйлээс шалтгаалсан зүү бус хорогдол нэмэгцээр л байна. Горих тэрэлжийн байгалийн зохицолборт газарт гихтэл мөн адил асуудал байна. Манай энэ зүйл ер нь янгир ямаа буг бор гөрөөсүүд ер нь илбэг байдаг. Ялангуяа янгир ямаа одооний тооцоо бол ойрын хэдэн жил ер нь сайн өсөж байгаа. Одоо нодон үржин нэг биологийнхантай яв тоолгод 300 гаруй тоолж байгаа. Одоо нодон түл мэлээсээ авсан. Энэ ч гэсэн ер нь түл нь ер нь сайн боожж байна. Одоо ер нь баг 400 гараад янгиртай болчихж байгаа болов бодож байна. За энэ зэрлэг амьтаа энэ суурьшлын бүстэй ойрхон байгаатай холбоотойгоор ямар асуудал үүсдэг вэ? Энэ зэрлэг амьтан суурьшлын бүс ойрхон байгаатай холбоотой энэ иргэдийн барьсан хашаа стандартын бус хашаанууд ингээд ер нь нэлээдгүүд ингээд тойрон барьсан байдаг. Энэ л одоо энэ хашаануудын дээшээгээ ингээд үзүүрээ зорно бус үзүүртэй хашаанууд энэ хоорондынх нь зайн өргөн хол зайтай янз янзын хашаанууд барьсан. Тэрүүнднээс юу шалтгаалаад ан амтгууд тэднэрт хашаанд нь толгоогоо оруулаад асуурын толгоогоо оруулаад тэгэлж хорогдох асуудлууд их байна. Бууг моголохтой зөв өндөр амтгууд нь дээг нь харьяах гэж зүтгүүлээд тэгээ гиз мөцөө хүүлүүлээд өөх тийм юмнууд бол тохиолддог. Хашаанд барьцаалагдсан ам. Ингээд халуун буг, бор гөрөөсгээд туруутан амьтдыг яагаад хайрлан хамгаалах ёстой вэ? Байгальд нэг ч илүү биологийн төрөл зүйл гэж байдаггүй. Халуун буг гэгтэл ургамлын альс хортой гэдэж үрийг тарааж туруугаараа хөрсөн шигтгэн суулгаж өгдөг ашигтай амьтан. Тэрчлэн махчин амьтдын хоол болж талхээр биологийн төрөл зүйлүүдгээд зэрлэг байгалийн идэж тижээлийн гинжин холбоонд чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан. Экологи эдийн засгийн үнэлгээ нь халуун бог 6.6 сая, согоо 7.7 сая төгрөгөөр үнэлэгддэг. Харин бор гөрөөсийн эдийн засгийн үнэлгээ нь 330 мянгаас 400 мянган төгрөгөөр үнэлэгддэг юм байна. Сүүлийн жилүүдэд яг энэ төмөр ийм торон хашаанд сүлбэгдсэн, хавчуулагдсан 30 дуудлагад нийслэлийн байгаль орчны газар бүтгэгдсэн байгаа. За энийг нь одоо амтны экологи эдийн засгийн үнэлгээр тооцоод үзэх юм бол 100 гаруй сая төгрөгийн
хохирол одоо байгаль орчны одоо экологид одоо хогсон ийм үзүүлэлт байгаад байгаа. Ингээд бол яг нийслэлийн байгаль орчны газраас санаачлаад бол Улаанбаатар хот орчмын цуслангийн бүсийг одоо хашааг одоо зэрлэг амтанд ээлжтэй байдлаар шийдвэрлэгээд хотын стандарт хяналтын газартайгаа хамтраад Дэлхийн байгаль хамгаалсан сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр энэ зэрлэг амтанд ээлжтэй хашааны стандартын төслийг бид нар боловсруулад 2025 онд бид нар стандартаа боловсруулж чадлаа. Батлуулсан. За ер нь бол энэ стандарт маань бол 2025 оны 10 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. За энэ хашааны стандартын маань одоо гол давуу тал нь юу вэ гэхээр одоо 1.2 метрийн өндөртэй дээдлийн тэг шим оройн одоо тэг шимтэй доогуур нь амтан одоо шургаад гарах юм боломжтой юм хашааны стандартыг бид нар батлуулсан 10 сарын 1-ний сард мөрдөгдөж эхэлнэ. Энэ стандарт одоо мөрдөгдөж эхэлсэн сошиал бол стандарт бол хүн болгон тэгш одоо үүслэн. Тийм учраас бид бол Улаанбаатар хотын цуслангийн бүсийн хашааг бол стандарт нийцүүлээд цаашдаа бол Улаанбаатар хот орчимд энэ зэрлэг амтны одоо хөл хорогдлол бол гарахгүй гэж бид нар төлөвлөж байгаа. Мөн дээрэс нь одоо зэрлэг амтан гэлтгүүр одоо айлын мал одоо хашаан цөлбөгддөд одоо хорогдож байгаа бичлэгүүд хүртэл одоо сошиал орчинд явдаг шүү дээ. Ийм эрсдэлтэй байгаа. Угаас биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах асуудал зөвхөн Монгол улсад хамаатай биш. Дэлхийд дахина ач холбогдолтой гэж дархалсан амьтдаа хамгаалах нь монголчуудын хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг юм. Гэтэл төмөр хашаа, өргөс тор, шовх үзүүртэй хашаанд туруутан амьтад хэдэн арваараа өлөгдөн орооцолдож, тарчлан зовсоор үхэж байгаа нь харамсалтай биш гэж үү. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, нийслэлийн байгаль орчны газар хамтран хашааны стандарт батлан гаргасан нь Монгол улсын хувьд экологид ээлтэй шийдвэрийн нэг яах аргагүй мөн. Хашааны стандарт маань өөрөө дотроо одоо 4 одоо жишг хашааны стандарт одоо юу багтаасан байгаа. Энэ хашаа маань болохоор одоо тэр нэг хашааны одоо босоо шугамн хашааны одоо энэ стандартыг ингээд хашааг барьсан байгаа. Хашааны маань ерөнхий одоо шаардлага гэж байгаа. Энэ 4 хашаанд тавьж байгаа. Энэ шаардлага бол ерөөсөө ерөнхий 4 шаардлага нь бол хашааны өндөр нь бол 1.20 м. Мөн хашаанаас газраас хашаа хүртэлх зай бол 45-аас дээшээ сантиметрээс дээшээгээ. Хэрвээ босоо шугамн ийм хөндлөвчтэй байвал хөндлөвч хоорондын зай 7 см байх хэвээр. Энэ бол амьтны толгой багтахааргүй. Хэрвээ хэвтэй одоо ийм хөндлөвчтэй байх юм бол хөндлөвч хоорондын зай 30 см байх хэвээр. Хөндлөвчний дээтэл заавал ийм одоо нөгөө амьтан дээлтэй буюу ийм юу гүлгэр ийм хөндлөвчтэй. Доотлол бас мөн гүлгэр хөндлөвчтэй байх хэвээр. Хэрвээ хэвтэй шугам байх юм бол дундуур нь одоо бас ийм сарааж юу байхгүйгээр төмөр утсан юм уу эсвэл бас ийм гүлгэр ийм хөндлөвчтэйгээр хийгдэхээр ийм жишг 4 юутай гарсан. Нэг жишг нь болохоор юу байгаа? Байгалийн ургамлан хашаа байгаа. Ер нь бол тусгай хамгаалалттай газар дээр бол байгалийн ургамлан хашааг бол төлхөө ашиглахаар. Мөн бас нэг хашаанд онцгой хашаа гэвэл одоо энэ хашаан дээр бол улирлын чанартай буулгадаг хашаа гэж байгаа. Энэ мөн бас тусгай хамгаалалттай газар дээр хэрэгжүүлэх боломжтой. Энэ хашаа болон бусад одоо энэ хэвтэй хөндлөвчтэй хашаанд бол цуслангийн бүс болон одоо нийтэр ашигт илүү тохиромжтой хашаанд. Улаанбаатар хотын цуслангийн бүс улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлагаас харъя. Энэхүү стандарт нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах цуслангийн бүс улсын тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох хууль эрх зүйн хүрээнд зэрлэг амьтдад ээлтэй хашааг барих, ашиглах шаардлагыг тогтооно гэжээ. Мөн энэ стандартыг тухайн газрыг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч, иргэн, аж ахуй нэгж дагаж мөртгөөр заасан байна. Харин энэ стандарт төмөр зам, авто зам, шугамн дэд үтсийн хамгаалтын хориг хашаа, газар тариалангийн талбайн хашаанд хамаарахгүй гэжээ. Нийслэл хоттой ойрхон тусгай хамгаалалттай газар энэ төгөөмөл тархаж байгаа амтан бол одоо халиун бууг байна, бор гөрөөс байна. Энэ хоёр амтан ингээд төсөөлөв үзэх юм бол халиун бууг бол ерөнхийдөө хашаанд дээгүүр дандаа харайж гардаг тийм характер зан хааштай. Тийм учраас харайх хявцтай нөгөө дээрээ байгаа одоо ийм илүү гарсан шонгуудад өлгөгдөөд гисгэрээс үлбөгдөөд одоо хүтдэг. Эсвэл гэмтэл бэртэл авдаг байгаа. Бор гөрөөс маань энэ хашаан дээгүүр харайх биш, харин хашаан дагууш хургах юм уу эсвэл хашааны голоор гарах тийм инстинкттэй амтай. Тийм учраас нөгөө хэрвээ энэ амтнууд энэ голоор толгой багтчихвэл ороод чэйжин биеийн ороод тэгээд арцэг болон сугандаа авчирдаад энэ хашаандаа авчулдаад одоо ингээ гарч чадахгүйгээр өвлийн үйлрэлд бол хөлдөөд өгчин хавар намрын үйлд бол зэрлэг ингээ авчулсан байж байгаа зэрлэг нохоонд бариулаад ч юм уу эсвэл хүн амтан салахгүй бол ингээ тэндээ байж байгаа ингээ хүчдэг.
одоо энэ стандартыг мөрдүүлж байгальд ээлгүй, экологид ээлгүй энэ хашааг солиулахын тулд одоо ер нь юу хийх ёстой юм бэ? Иргэд маань өөрсдөө санаачлаг гаргах ёстой болж таарч байна уу? Тийм, ер нь энэ стандарт маань болохоор улсын тусгай хамгаалалт нийслэл хотын орчмын улсын тусгай хамгаалалтын газар горигт төрөлж богдхон уул нийслэлийн ногоон бүс төр хэрэгжих юм хашааны стандарт байгаа. Энийг бол иргэд бол өөрсдөө хомсраараа одоо манай стандарт бол ерөөхдөө удахгүй ингээд энэ тусгай хамгаалалтын газарт бол нийслэлийн ногоон бүсээр ингээд одоо бошуур эдгээр цацагтаад ингээд явчихна. Мэдээллүүдний явчихна. Тэгэхээр иргэд маань одоо өөрсдийнхөө хомсраар хашаага одоо амтан дээлтэй, байгаль дээлтэй болгоод одоо шинээр барьж байгаа хүмүүс бол яг хашааныхаа стандартын дагуу хашаага барьчвал тэгэхээр энэ жишг зургуудын хэмжээстэй ер нь тохируулаад хэлбэр хийцээ хувьд бол өөрөөр хүмүүс бол барьж болно. Энэ зурганд бол баригдаж болохгүй. Энэ бол зөвхөн одоо энэ хэмжээсүүдийг л тодорхойлож одоо харуулж өгсөн тийм жишг зургуудтай тийм одоо стандарт байгаа. Тийм учраас иргэд маань энэ стандарт одоо нийцүүлээд барьна гэсэн ойлголт бол байхгүй. Яг энэ стандартыг хэмжээсэнд бариулаад тэгээд хэлбэр хийцээ хувьд бол янз бүрээр бол хийж болно л гэж хэлбэр байна. Энэ хашаа бол энэ жил одоо байгууллагын яамнаас батсан стандартын хашаа. За одоо энэ нөхдөд амд энэ иргэн одоо шинээр ингээ хашаагаа барих гэдэг хэрэгтэн бүгдийн захираас бид нар одоо ийм стандартын хашаа батлагдсан байгаа. Энэ дагуу танах хашаагаа энэ стандартаар барих хэрэгтэй. Тийм шаардлага тавьсан. Тэгээд иргэдээ бидний зөвшөөрчөөд стандартын дагуу энэ хашааг барьсан байна. Тэгээд хашаанд газраас нь дээш байгаа метр 20 өндөртэй. Доороос авахгүйлаад эндээ хүрэхэд бол 45-70 см өндөрт ийм зайтай байх шаардлагатай. Энэ доогуурлууд жижиг амтны гөрөөсүүд бол доогуур шурглаа гарч байгаа. Тоон амтан бугмгонд энэ дээгүүр хараагаад гарахад л гэсэн чөлөөтэй ийм стандартын хашаа загвар батлагдсан тэрүүний дагуу баригдсан хашаа байна. Хашаанд барьцаалагдсан ам. Дэлхийн байгаль хамгаалсан Лондоны амтны судлалын нийгэмлэгийнхэн олон улсын шилдэг судлаачдтай хамтран 2 жил тутамд гаргадаг амьд ертөнцийн тайлан 2024-ийг танилцуулсан. Үнэн дээр энэхүү тайлан дэлхийд дахинд түгшүүрийн дохио хангинууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийн хурд, экосистемийн доройтол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд гамшин хэмжээний хохирол учруулж эхэлсэнийг судлаачид зарлаад байна. Тодорхой хэлбэл дэлхийн хэмжээнд сүүлийн 50 жилд зэрлэг амьтдын тоо толгой бүр 73%-аар буурсныг тогтоолоо. Зэрлэг амьтдын шилжих хөдөлгөөнийг хаагаад тэгээд одоо нэг стандарт бус хашаа барьж иргэдч бол янз янзын хашаа барьж зарим нь бол одоо ингээд ийм шовх хашаа барьж чинь ингээд энэ нь болохоор ч нөгөө амьтд чинь амьтанд төөгд нохоо төөгдөх энэ төр болоод юм уу нэг бол шилжих хөдөлгөөн хийж яваад өөрснөө сүлбэгдэх хавчуулагдаж өгөх ийм асуудал их гарч байгаа. Ийм шовх ийм өргөстэй ийм бити 50 нэтэр гэж шаардлага тавихаар ямар хариулт өгдөг вэ? Ийм хашааг өдөрдөөс ингээд энэ шовх хашаа юу яачлаа гэхээр чинь нэгд бид нар өөрсдийнхөө эд хөрөмчийг хамгаалаад ийм хашаа захиалж ийн гэн нэг зарим нь бол ингээд цаанаас ингээд биелийн хийцэн хашаа аваад ирсэн болохоор бид нар бас юу тэрийг нь хийлгэсэн байгаа гэл нэг тийм л юм хэлдэг. Тэгээд одоо энийг ингээд нэг юу яагаад яхаад янзлаад орхооч гэхээр чинь стандартын болгоод орхооч гэхээр яг одоохонд бол стандарт нь саяхан батлагдсан. Тэгээд яг тэр үед болохоор стандарт батлагдаагүйсэн болохоор тийм стандарт нь байхгүй болохоор бид нар одоо яг байгаагаа гинэл хийлгэж ийн л хэлдэг ч юм. Амьтад 1970 оноос хойш жилд дунджаар 2.6%-аар цөөрсөн байна. Амьдрах орчноор нь үзвэл цэнгэг усны амьтад хамгийн их бүр 85%-аар, хуурай газрын амьтад 70%-аар, далаа тэнгисийг 56%-аар буурсан байх юм. Дэлхийн бүс нутгуудын байршил, газар зүйн онцлог, нийгэм, соёл, хөгжил, эрхэлдэг аж ахуй зэргээс хамааран зэрлэг амьтдын тоо толгойн үзүүлэлт харилцан адилгүй гарчээ. Гэвч нийтдээ уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, харь зүйлийн тархалт, халдвар төвчин, хүний буруутай үйл ажиллагаа нөлөөж байгааг амьд ертөнцийн тайлан 2024-т тун тодорхой дурдсан байна. Ер нь бол энэ иргэд бас байгаль орчиндөө бас ээлтэй л баймаар байна л гэж хэлмээр байна. Одоо нэгэнд стандарт батлагдсан болохоор стандартын хашааг нь барьчих юм бол бас амьтанд ээлтэй болчихно.
иргэдтэй болно да. Тэгжил урайлмаар байна иргэдэд. Энэ дэлхий чинь угнаасаа ирдээс ганцхан хүн амьдраагүй өшөө амьтад араатан жигүүрт ингээд зөндөөл юм байж байгаа. Тэд нартайгаа зогсож л амьдрах хэвээр болчиход байгаа юм л да. Энэ бол сонгон хайрхан дүүргийн 12 дугаар хороо сонгон хайрхан уулын одоо дарцгтын ам байгаа. Бид энд болохоор энэ ууланд бол ойролцоогоор 150-аад бууга энэ уул орчмоор туулгалдаг уул өвлждөг. Мөн одоо энэ ууланд байна. Одоо 2013 оноос хойш нэг аргал хонь бол нутагшаад одоо 40 орчим тонны одоо болж байгаа. Эдгээр амьтдын маань одоо гол одоо шижид хөдөлгөөн хийх энэ боломжгүй одоо энэ дэд бүтэж байгаа учраас эндээсээ ингээд хоол өвөл хаврын цагт одоо хоолт ижил болон эрдэсийн одоо туталт ороод одоо энэ айлуудын хашаа руу орох, аж ахуйчдын хашаа руу орох, тэндээсээ гарах одоо явахдаа тухайн одоо хашаанд одоо өлгөөгдөх мөн одоо хавчуулах тийм эрсдэл үүсдэг. Тийм учраас энэ одоо тухайн зэрлэг амьтдыг байшин нутг дээр нь доктортой байлгах эрдэсийн болон бусад одоо тэжээлийн нэмэгдэл одоо өгч зорилготойгоор одоо хужир мараа нуурын давсыг бол одоо ингээ байшуулдаг байгаа. Монгол улсын хүн ам улам бүр өсөн нэмэгдэж тэр тусмаа Улаанбаатар хот хүрээ тэлэн өргөчхийн хэрээр зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудал өнөөдрийнхөөс ч илүү хурцаар тавигдах нь мэдээжээ. Өргөс тор үзүүртэй хашаанд өлгөгдөн үгсэн зам дээр дайруулсан мал амьтдын сэгзэм тарчлан зовх амьтдын төрхийг та харж байна. Энэ дэлхий, энэ байгаль дан ганц хүнд зориулагдаагүй мартаж болохгүй. Тэгвэл зэрлэг амьтдаа бид ядчил өөрсдийн хэмжээнд хамгаалж хайрлахын тулд Улаанбаатар хотын Цуслангийн бүс улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаан тавих ерөнхий шаардлага тавигдсан стандартыг дагаж мөрдөх чухал байгаа юм. Хамгийн гол нь халиун буг, борг өрөөсийг, мал амьтдын амийг хүмүүс бид төмөр хашаагаар барьцаалж болохгүй. Монгол улс юутаач байгальд ээлтэй зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандарттай боллоо. Энэ стандарт аль биесээр 2025 оны 10 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. За тэгвэл байгальд ээлтэй хашаатай байх уу, халтай хашаатай байх уу гэдэг бол тухайн хүний бидний сэтгэл хандлагаас л шууд шалтгааллах нэ. Хашаанд барьцаалагдсан амь.